Магадгүй та энэ зургийг хаа нэгтээ харсан л байх. Гэхдээ энэ зураг бол зүгээр ч нэг охины хөрөг зураг биш юм. Энэ бол дайн, айдас, тэсвэр төвчээрийн нүр царай. Гэрэл зурагчин Стив Маккарен 1950 онд Америкийн нэгдсэн улсад төрсэн бөгөөд тэрээр анх кино урлагийг маш ихэд сонирхтой байсан учраас удалгүй фотожурнализм буюу фото сэтгүүл зүйн салбар руу орсон гэдэг. 1979 онд Пакистанаар дамжин нууцаар Афганистан дөрвсөн түүний карьерийн эргэлтийн цэг байсан. Тухайн үед зөвлөлт Афганистаны дайн дөнгөж эхэлж байсан бөгөөд гадны сэтгүүлчид дайны талбарт нэвтрэх нь бараг л боломжгүй. Тийм учраас гэрэл зурагчин Стив Маккарен өөрийн гадаад төрхийг нууж нутгийн хүн шиг хувцлаж амь насаа эрсдэлд оруулан байж дайны талбараас анхны өнгөц зургуудыг буулгаж чадсан гэдэг. 1984 онд Пакистаних дөрвөстийн лагерт очих үедээ жижиг сургуулийн майханд орсон бөгөөд тэндэл хамгийн анх Шарбат Гуала гэх 12 орчим настай охиныг анх олж харсан юм. Түүний нүдэнд айдас, уур хилэн, эр зориг, бараг л бүгд зэрэгцэн харсан Маккарыг шууд л татсан. Тэрээр энэхүү гэрэл зургийг авахдаа ямар ч нэмэлт гэрэл ашиглаагүй. Зөвхөн байгалийн гэрлийг ашигласан хэдхэн секундын дотор авч ямдсан маш торхон агшин байжээ. Тэрээр энэхүү гэрэл зургийг авахдаа Nikon FM2 камераар 105 мм-ийн дурангаар Kodachrome 64 гэдэг хальсан дээр буулгасан. Kodachrome 64 гэдэг хальсан өнгийг маш гүн гаргадаг учраас нүдний ногоон өнгө нь ийм хүчтэй гарсан гэдэг. 1985 онд энэхүү зураг нь National Geographic сэтгүүлийн нүүрнээр гарсан даруйда дэлхийд даяар тарж маш алдартай болсон байна. Дэлхийд дахнаа энэхүү охиныг Афган Мона Лиза ч гэж нэрлэдэг байна. Гэхдээ хамгийн сонирхолтой нь тэр үед охины нэрийг хинч мэддэггүй байсан гэдэг. Бүтэн 17 жилийн дараа 2002 онд гэрэл зурагчин Маккарен Шарбат Гуала охиныг дахин олж очиж уулзсан байна. Тэр үед охин аль хэзээ насан турш амьдралын хүн сорилтуудыг туулсан байсан гэж гэрэл зурагчин хожмоо хэлжээ. Джефф Биднер, Tankman. Энэ зураг бол хүч ба эсэргүүцлийн хамгийн тод өрсөлдөл. Гэрэл зурагчин Джефф Биднер 1956 онд төрсөн Америкийн гэрэл зурагчин. Тэрээр дайны бүс улс төрийн хурц нөхцөлд ажилладаг AP агентлын сэтгүүлч. 1989 онд тэрээр Бээжин Тяньмэнийн талбайн эсэргүүцлийн жагсаалыг суралцж байлаа. Жагсаалын үеэр чулуунд оногдож тархинтай хүчтэй гэмтэл авсан ч ажлаа өөрчлөсээр байсан. Тяньмэнийн талбайн бослого 6 дугаар сарын 3-наас 4 шилжих шөнө эхэлсэн бөгөөд 6 дугаар сарын 5-нд Биднер зочид буудлын тагтан дээрээс Nikon FE2 камераар 300 мм-ийн телелинз ашиглан Fuji фильмийн color film хальсан дээр зураг авч байв. Гэтэл гэнэт хаа нэгтээс нэг хүн гартай цагаан ут барин танкуудын өмнө очиж зогссон. Тэр хүн танкуудын замыг хааж бүр нэг танк руу авирч жолоочтой ярилцсан. Биднер секундын дотор хэд хэдэн зураг дарсан. Хальсан бараг л дуусч байсан учраас сүүлийн хэдэн шотоор тэрхүү агшныг хальсандаа буулгаж авч чадсан. Хэрв тэрхүү агшныг алдсан бол энэ зураг хизээж байхгүй байх байсан. Өнөөдөр тэр хүний хэн болох нь одоо ч тодорхойгүй. Гэхдээ энэхүү зурагт нэг хүн бүхэл бүтэн системийн эсрэг зогсож чадна гэдгийг додоос дод харуулсан гэвтэл. Хэрвээ чи гэрэл зураг дуртай гэрэл зургийг хайрладаг мөртлөө суугтаа subscribe хийгээгүй бол дараагийн контентыг харахгүй байж магадгүй. Суугтаа subscribe хийгээд бичлэгтээ лайк тараад үзээрэй. Наполеон охин. Энэ зураг бол дайн ямар харагддгийг хамгийн үннээр харуулсан. Никод нь 1951 онд Вьетнам төрсэн гэрэл зурагчин. Түүний ахын хүн гэрэл зурагчин байсан бөгөөд дайнд амиа алдсан. Үүний дараагаар Никод ахийнхаа замналыг үргэлжлүүлэн гэрэл зурагчин болсон. 1972 оны 6 дугаар сарын 8-ны өдөр Вьетнамын жижиг тосгон Trang Bang өдөр халуун, агаар тогтуун байсан ч удалгүй бүх зүйл өөрчлөгдсөн. Гэтэл тэр өдөр өмнөд Вьетнамын нисэх хүчин тосгон руу агаараас дайралт хийсэн. Гэвч алдаа гарч өөрсдийн талын иргэд дээр напалм хайсан. Напалм гэдэг нь энгийнч нэг тесрэг бөмбөг биш. Энэ бол шатдаг, арьсанд наалтаж, усаар угаасан ч унтардаггүй гал. Дэлбэрлэлийн дараа зам дагуу хүмүүс гүйж эхэлж хаа сайгүй утаа гал гарч хорилох чимээ хаа сайгүй сонсогдож эхэллээ. Тэр үед ердөө 21 настай AP агентлагийн гэрэл зурагчин Никод тэрээр камера өргөж зураг авч эхлэх үед хүүхдүүдийг анх олж харсан юм. Хүүхдүүд маш их арай айсан байлтаа ойрлож, чарлаж, хаа сайгүй гүйлдэж эхэлсэн.
Гэвч тэдний дунд нэг охин нүцгэн гүйж байв. Учир нь хувцас нь шатаж алга болж харьсан напалмд түлэгдсэн байлаа. Түүний нүүрэн дээрх илэрхийлэл нь өвдөлт, айдас, амьд үлдэх гэсэн хүсэл бүхэн нэгэн зэрэг тодрон харагдана. Нэг хууд тэрхэн агшинг маш хурдан авч камераа доош тавин тэр охинд ус өгсөн. Дараа нь хүүхдүүдийг машиндаа суулгаж эмнэлглөө нэн яралтай хөргсөн ч эмчнэр Кен Фокийг амьд үлдэхгүй гэж үзсэн. Учир нь түүний биеийн ихэнх хэсэг нь маш гүн түлэгдсэн байсан. Гэвч тэр амьд үлдэж чадсан. Зураг удалгүй дэлхийд даяар тарж хүмүүс анх удаа таныг ойроос харсан. Энэ бол стратеги биш. Энэ бол улс төр биш. Энэ бол хүүхдийн өвдөлт байсан. Энэхүү зураг нь Америк даяар шок үүсгэж олон нийтийн санаа бодлыг эргүүлж дайны эсрэг хөдөлгөөнийг улам хүчтэй болгосон. Энэхүү зургийг 35 мм-ийн дурангаар Leica M2 камераар харт цагаан Kodak 3X хальсыг ашиглан авсан. Нэг удаа энэ зургаар полицейрийн шагнал хүртсэн ч гэхдээ хамгийн чухал нь тэр зөвхөн зураг аваагүй. Тэр хүний амийг аварсан. Өнөөдөр Ken Fock-ийн тайвны ээлж болж өөрийн тулсан зовлонг хүч болгон ирээдүйг өөрчилсөн. Тиймээс энэхүү зураг бол зүгээр ч нэг дайн биш. Энэ бол хүний төсвөр, өвдөлтийн үнэн, мөн хүн чанарын тухай түүх юм. Онож буй Ричард Дрив 2001 оны 9-р сарын 11 Нью-Йорк хот дэлхий тэр өдрийг хязгаарч мартахгүй. 2001 оны 9-р сарын 11-ний өглөө Нью-Йорк хотын тэнгэр цэлмэг бүх зүйл энгийн мэдээлж байсан ч хэдхэн минутын дотор дэлхий тэр чигтээ өөрчлөгдөж хоёр онгоц дэлхийн худалдааны төвийн ихэр цамхыг мөргснөөр гал утаа, айдас, Манхаттны төвд тархаж эхэлсэн юм. Энэ үед гэрэл зурагчин Ричард Дрив өөр нэгэн ажиллаар явж байсан ч мэдээг сонсомогцоо шууд Ослын газар руу гүн очиж ойролцоох гудамжнаас дээш харж 200 мм-ийн дурантай Nikon D1 дижитал камерын линзийг барилгын орой руу чиглүүлэн гэрэл зургаар тухайн үйл явдлыг баримтжуулж эхэлсэн. Барилгын дээд давхарт хүмүүс гатсан байсан бөгөөд гал улам ойртож утаа зу зарах тусам барилгын дээд давхарт гатсан тэдний сонголт нь улам багасж амьд үлдэх бараг л боломжгүй болсон бөгөөд Ричард Дрив дасварлагын зураг авч байлаа. Яг тэр үед зарим хүмүүс барилгаас үсэрч эхэлсэн түүний камерын өмнө түүний дарсан олон кадруудын дундаас нэгэн онцгой кадр маш тодоос тод ялгарсан бөгөөд нэг хүн доош унаж байгаа нь тэрхүү агшинд санамсаргүйгээр төгссөн метр бүхий кадрт багтаж тухайн хүн бараг л босоо байрлалтай хоёр талын барилгын шулуун шугамын яг голд харагддаг бөгөөд энэхүү зураг нь маш эмх цэгцтэй мэдрэмж төрүүлж байгаа хэдий ч яг үнэндээ хамгийн эмх замбраагүй нөхцөл байдлыг илэрхийлж байсан юм. Хожимо энэхүү зурагт Fallen Man хэмээн нэрлэгдсэн бөгөөд тухайн хүний хэн болох нь аль биесээр тодорхойгүй байдаг байна. Энэхүү зурагт гарч буй хүний нэрээс илүүтэйгээр түүний төлөөлж буй удах нь илүүх чухал тооцогддог байна. Энэхүү зураг нь орилж хашгирч байгаа мэд хүчтэй илэрхийлэлгүйч өөрийн чимээгүй байдлаараа хүний айдас, ганцаардал мөн амьдралын сүүлийн мөчөд гарах шийдвэрүүд ямар гүнзгий мэдрүүлж чаддаг. Мөн яг энэ чанараараа дэлхийн түүхэнд хамгийн хүчтэй гэрэл зургуудын нэг хэвээр үлдсэн юм. Ялтын өдрийн үнсэлт Альфред Эйзенштейт 1945 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Японоос бууж өгснөө зарласнаар дэлхийн 2 дугаар дай албан ёсоор дууссан байдаг. Америкийн нэгдсэн улс даяар баяр хөөртэй хүмүүсийн уур амьсгал дээцэгтэй хурж Нью-Йорк хотын Таймс Скверийн талбайд мянган хүмүүс гудамжин гарч танихгүй хүмүүс хоорондоо дэврэлдэж, инээлдэж, дайн дуусныг тэмдэглэн баярлцгааж байлаа. Яг тэр үед лайв сэтгүүлийн туршлагатай гэрэл зурагчин Альфред Эйзенштейт хотын төвөөр алгаж энэхүү баярт мөчүүдийн агшныг баримтжуулж явсан бөгөөд тэрээр урьдчилан төлөвлөөгүй ямар ч найруулгагүй яг л цэвэр тохиолдлын мөчүүдийг барьж авахтай онцгой чадвартай гэрэл зурагчин байв. Олны дунд явж байхдаа нэгэн далайн зэрэг гэнэт зам тааралцсан эмэгтэйг барьж авч ямар ч үг хэллгүйгээр үнсэж байгааг олж харсан.
Зураг дээр далайн цариг эмэгтэйг арш налуулан тэрвэрч үнсэж байгаа бөгөөд тэднийг тойрон маш олон хүмүүс баярлан инээлдэж олонний хөдөлгөөнд донд байгаа нь баярын уур амьсгалыг маш тод мэдрүүлдэг. Энэхүү зурагт зөвхөн хоёр хүний мөч биш, харин бүхэл бүтэн нийгмийн сэтгэл хөдлөлийн оргил хэсэг яг ямар байсан бэ гэдгийг мэдэрч болмоор. Гэвч энэхүү зураг нь олон жилийн турш хайрын бэлэг тэмдэг гэж хүлээн зөвшөөрөгдөж ирсэн ч хожмоо баримтуудаас харахад энэхүү цовлогч эмэгтэй Грита Зиммер Фредман гэх хүн байсан бөгөөд тэр хүн энэхүү үнсэлтийг урьдчилсан зөвшөөрөөгүй, тухайн агшинд маш гинтийн ямар ч төлөвлөгдөөгүй, товчхондоо харилцан зөвшөөрсөн үйлдэл байгаагүй гэж маргаан үсгэсэн байна. Тэгэхээр энэхүү зурганд хоёр өөр утгатай. Нэг талаас дэлхийн 2 дугаар дайн дуусны баяр гэж явдаг бол нөгөө талаар тухайн үеийн нийгмийн хандлага, эмэгтэйчүүдийн байр суурь ямар байсан бэ гэдэг тал дээр асуулт тавихад хүргэдэг. Гэхдээ эцсийн дүндээ энэхүү зураг нь зөвхөн нэг үнсэлж биш, харин тухайн цаг үеийн сэтгэл хөдлөл, нийгмийн үнэт зүйлс, мөн цаг хугацаа өнгөрөх тусам зураг хэрхэн өөр өөрөөр ойлгогдож болохыг харуулсан олон давхар утгатай түүхэн баримт юм. Эдгээр зургууд бол зүгээр нэг акшн биш. Эдгээр нь түүхийн хамгийн үнэн, хамгийн нүцгэн мөчүүд. Зарим нь баяр баясгалыг харуулдаг бол харин зарим нь айдас, өвдөлтийг харуулдаг. Гэхдээ бүгд л нэг зүйлийг сануулдаг. Түүхийг үг бичдэггүй, түүхийг хүмүүс бичдэг. Харин заримдаа нэг л зураг бүхнийг хэлдэг. Тэр зураг хэдхэн секундын настаж байж болно. Гэхдээ хэдэн мянган жилийн турш үлддэг. Хэрвээ нэг зураг дэлхийг өөрчилж чаддаг бол чиний харсан ямар зураг чамд хамгийн их сэтгэл төрүүлсэн бэ? Доор комент хэсэгт бичээрэй. Хэрвээ чи гэрэл зураг дуртай гэрэл зургийг хайрладаг мөртлөө сувгатаа subscribe хийгээгүй бол дараагийн контентыг харахгүй байж магадгүй. Сувгатаа subscribe хийгээд бичлэгтээ лайк тараад үзээрэй.